За бүгдэнд нь имжлэг үзэх өдрийн мэнд. За манай баг болохоор дэвсгэр үсэг гэсэн сэдвийн хүрээнд үлзий наран хонгорцол баяр маал хавг сүрэн гэсэн багийн бүрэлдэхүүнтэй мэдээлэл бэлтгэн та бүхэндээ хүргэж байна. Юуны түрүүнд дэвсгэр үсэг гэж юу хэлээд байна гэхээр үгийн дунд адагт үе төгссөн ардаа ишиггүй орж болдог гүйгүүлэгчийг дэвсгэрлэх буюу дэвсгэр үсэг гэнэ. Өөрөөр хэлбэл үгийн дунд гүйгүүлэгчийн өмнө ордог үгийн адагт ордог гүйгүүлэгчийг дэвсгэрлэх үсэг гэнэ. Жишээ дурдах юм бол хэвхэд гэдгийг бол хүүхэд, тавлаа гэдэг нь туулай. За гэвчийн дэвсгэр нь одоогийн монгол хэлэнд их шиг болсон. Жишээ нь эртний хэвхэд гэдэг нь одоогийн хүүхэд, эртний тавлаа гэдэг нь одоогийн туулай болдгоо. За ийм учраас В дэвсгэр бол үгүй болсон. За дараачаар 8а буюу 8, ноохай буюу нохой. Гэвчийн дэвсгэр нь бол одоогийн монгол хэлэнд бол их шиг и болсон байна. Жишээ нь эртний 8а, 8а гэдэг нь одоогийн 8, нохой, нохоя гэдэг нь одоогоор бол нохой. Ийм учраас хагасын дэвсгэр бол үгүй болсон байдаг. Дээрх В хагасын хоёр дэвсгэрийг хасаад монгол бичиг 10 дэвсгэр үсэгтэй гэж үздэг. Эдгээрийг дотор нь зөөлөн хатуу дэвсгэр гэнэ. Зөөлөн дэвсгэрт нь болохоор ин, им, ил, ингэ буюу манлан гэдэг үг ордог. За хатуу дэвсгэрт нь Б, Р, Г, Д буюу багар сад гэдэг үг бий болж байдаг. За зөөлөн дэвсгэрийг тогтоохдоо манлаг гэдэг үгийг цээжилдэг аргатай. Хатуу дэвсгэрийг тогтооход багар сад гэдэг үгийг цээжилдэг. За зөөлөн 4, хатуу 6 дэвсгэрийг сайн мэдэж явах нь зөв бичгээд их чухал ач холбогдолтой байдаг. Жишээ 1. Зөөлөн дэвсгэр. За нэр үгийн үг орчхын дуу, дүү, дур, дүр нөхцөл. Дараачаар даган, дэгэн нөхцөл, үйл үгийн жуу, жүү, жуу, хуй, жүү, хуй, цаг, жигэ, зэргийн даа, жад гүйгүүлэгчээр эхэлсэн нөхцөлийг их шиг болно. Зөөлөн дэвсгэрээр төгссөн үгэнд дагуулдаг байна. Харин хатуу дэвсгэрт нэр үгийн өгөг орчхын туу, түү, тур, түр нөхцөл, таган, тэгэн нөхцөл, үйл үгийн чуу, чүү, чуухуй, чүүхүү, чаг, чиг, чигээ, зэргийн таачаа гүйгүүлэгчээр эхэлсэн нөхцөлийг зөвхөн хатуу дэвсгэрээр төгссөн үгэнд дагуулдаг. Дараагийн слайдад монгол бичгийн цагаан толгой 29 үсэгтэй. За үүнд 7 их шиг 14 гүйгүүлэгч, 8 галыг үсэг орно. За гүйгүүлэгч үсгийг дэвсгэрлдэг, үл дэвсгэрлдэг хэмээн хоёр хувааж үздэг. Үе төгсөн ордог, өөрөөр хэлбэл үгийн дунд болон үг төгсөхдөө ардаа ихшиггүй орж чаддаг гүйгүүлэгчийг дэвсгэр үсэг гэнэ. Дэвсгэр үсэг нь үгийг төгсгөх болон үгийн дунд гүйгүүлэгчийн өмнө орно. Монгол бичигт 9 дэвсгэр үсэг бий. Хатуу зөөлөн хэмээн хоёр ангилдаг гэж түрүүн слайдн дээр хэлсэнчлэн жишээг та бүгдтэй харуулж байна. Жишээнээс дурдах юм бол за өндөг, эрдэм, гурил, өв, нутаг, бичиг гэх мэтчлэн өгнүүдийг та бүгд харж байна. Анхаарал хандуулсан явдалд баярлалаа.